So today we're having a meeting with representatives. Өнөөдөр бол олон улсын шилжүүлгээний байгууллага Увс аймагт ажиллаж байна. Өнөөдрийн энэхүү уулзалтаар бид нэр төслөө танилцуулахаас гадна Увс аймгийн алба хаагчтай тэр дундаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчлэгээ үзүүлдэг албан хаагчтай уулзаж тэдэнд тулгамдж байгаа асуудал, тэдэнд шилжил хөдөлгөөнөөс болоод үүсэж байгаа асуудлуудыг бид нар сонсож, тэгээд тэдгээр асуудлуудыг бид нар эргээд төсөлтөө хэрхэн яаж уялдуулах уу? Эргээд тэдгээр асуудлуудад тулгамдж байгаа магадгүй тэр асуудлуудыг шийдэх шийдлүүдийг эдгээр хүмүүстэй бид нар хамтдаа эрэлхийлж байна. Тэгээд манай олон улсын шилжүүлгээний байгууллагын Увс аймагт ажиллаж байгаа өөр нэгэн бас зорилго нь болохоор иргэдтэй хамгийн гол нь магадгүй удахгүй Улаанбаатар руу нүүхээр төлөвлөж байгаа эдгээр ирээдүйд шилжилт хөдөлгөөнд оролцох магадлалтай иргэдтэй уулзаж ямар шалтгааны улмаас эдгээр хүмүүс нүүхийг эрмэлзэж байгаа ямар одоо зүйл аймагт нь мөн уугуул нутагт нь дутагдж байгаа тухай ярилцаж тэгээд тэдгээр хүмүүсийн санал бодлыг сонсгоос гадна эдгээр хүмүүстэй цаашдаа бид нар хамтын ажиллагаа тогтоож зөвхөн нэг удаа уулзаад буцах биш. Цаашдаа бид нар эдгээр хүмүүстэй хамтран ажилласнаар цаашдын хамтын ажиллагааг дэмжиж Увс аймгийн иргэдтэй бид нар иргэдийг ойлгож тэдэнд нь хамтарч ажиллах тийм хамтын ажиллагааг бид нар хайж байгаа. Мэдээж бидний уулзалт хийгээд явж байхад маш олон сонирхолтой шийдэл санаануудыг сонсож байна. Тэр дундаа бас тулгамдж байгаа Увс аймгийн иргэдийн хувьд тулгамдж байгаа бас нэгэн томоохон асуудал нь шилжилт хөдөлгөөнд оролцож байгаа Увс аймгийн иргэдийн хувьд хамгийн мэдлэгтэй хамгийн мэрэгжил эзэмшсэн иргэд Увс аймгийг орхиж явж байгаа тухай ярилцсан. Тэгэхээр манай олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын зүгээс эдгээр иргэдийг хэрхэн яаж уугуул нутагт нь үлдээх вэ? Яаж хэрхэн тэр иргэд үлдснээр уугуул нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж чадах вэ гэдэг талаар бид нар бас судлан ажиллах болно. Тэрнээс гадна Увс аймгийн хувьд мөн бусад уугуул нутаг, орон нутгийн хувьд гадны буюу мөн дотоодынхон санхүүжилтийг хэрхэн яаж авчирч тэгээд тэр санхүүжилтийг авчирч хөрөнгө оруулалтыг татснаар эргээд орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулах юм. Тэгэхээр бид нар цаашдаа Увс аймгийн удирдлагууд болон алба хаагчид мөн иргэдтэй хамтдаа эдгээр хөрөнгө оруулалтуудыг хэрхэн яаж авчирч вэ, хэрхэн яаж тогтоох вэ, мөн тэдгээр хөрөнгө оруулалтыг хэрхэн яаж бодит үр дүн болох вэ гэдэг дээр бид нар цаашдаа хамтран ажиллах болно. But you can keep in touch with them. Энэ Увс аймгийн төрийн байгууллагын төлөөлөлтэй бол уулзлаа. Тэгээ төрийн байгууллагын төлөөллийнхэн ялангуяа сум баг энэ Увс аймгийн яг энэ Улаангомын болон Увс аймгийн засаг дарганы хамгаалах газрын бол маш чухал санал хэлж байна. Энэ бол зөвхөн нэг аймаг, нэг сум, нэг багийн асуудал биш. Энэ дээр ерөөсө хамгийн гарч байгаа эцсийн гол санаа юу гэхээр энэ гарч байгаа бүх асуудлыг ерөөсө Монгол төрийн бодлогод зохицоор нь тусгаач, салбар дундынхаа бодлого тусахгүй бол зөвхөн энэ нэг төслөөр юм уу нэг сумдаар нэг аймаг шийдэх асуудал бол энэ биш болжээ гэдгийг бол энэ шилжилт хөдөлгөөний асуудал гэдэг юм уу. Ер нь цаашдаа бид нар хөдөө орон нутгаар буцаагаад одоо хүмүүсийг доктортой, сууршилтай гэж байлгах, амьдруулах энэ боломжийг бүрдүүлэхэд бид нараас цогц бодлого Монгол төрийн хэмжээнд авахгүй бол энэ зөвхөн зүгээр нэг жижиг бодлого юм уу явуулаад жижиг төсөл ажиллаад бол энэ бол амжилттай болохгүй нэ гэдэг нь бол харагдаж байна. Тэгээ хамгийн гол нь төрийн байгууллагад нутагтаа, орон нутагтаа маш олон жил ажилласан улсуудад маш үнэтэй санал зовломж бол хэлж байгаа нь энэ эргээд бид нар төслийн ажлыг бас бодиттой болгох, бодиттой хэрэгжүүлэх тийм ээ. Ялангуяа судалгааг бол бас нэлээд тийм газар дээр нь бодиттой судалгаануудыг хийж зөвхөн судалгаа хийгээд орхих биш, тэрийг дагсан зөвлөмжүүдийг бас гаргах, тэрийг бодит ажил хэрэг болгох төр бол тухайн орон нутаг болон салбар дундын яам болон бас засгийн газрын түвшинд бол зайлшгүй ажиллах бодлогын зөвлөгөө дэмжлэгээр одоо бас хамтрах ийм одоо шаардлагууд байгаа гэдэг нь энэ уулзалтаас бол харагдаж байна.